Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Дорнод аймгийн Чой болсон хотоос Чанхойс 130 км-т орших Монгол дахь нууцлаг орхигдсон хот Мартай буюу Эрдэс хот. Уг хот нь газрын зураг дээрс тэмдэглэгдээгүй нууцлагдсан хот байсан бөгөөд 10,000 гаруй оршин суугчтай байсан гэдэг. Уг нууцлаг хот нь ураа олборлдог гүний уурхайтай байсан ба уурхаан газар доогуур 10,000 м хэмжээний хаа нэгтэй тохоо оюун зөвлөлт холбоод улсын цаад зээл сонссон хориглуудыг хордог байсан бөгөөд урааны уурхаан хортой хүн төсөгт тэднийг ажилуулан аажмаар хөхөлт хүргэдэг байсан гэдэг. Эрдэс хотын иргэд уурхаан гүнд 200 гаруй цаад зээлтэй хориглууд ажилдаг тухай огт мэддэггүй байж урааны уурхаан холборлолтод ямар ч хамгаалах баг хэрэгслэгүй ажиллаж байсан ялтнууд 1 сараас илүү төсөлгүй өгдөг байсан учраас 2 сард 1 удаа цаад зээл сонссон шинэ хориглууд авчирдаг байсан гин. Нэг удаа шинэ ялтан авчирхад тэдэн дунд загалмай очид Мальдив хэмээх дахлагдсан хулгайч байсан гин. Нэгэн төхөх учраас Мальдив хориглуудын амтаар зэвсэг туслаг гаргаж уг бослогыг Смершийн тусгай зэргүүд дарж авсан гэдэг. Ийм л сонирхолтой түүхтэй хот Дорнод аймагт 20 гаруй жил оршин тогтносон гэдэг.